Нано хөтхийг мөн үр боцох цахилгаан нүхчигт гэж нэрлэдэг. Үйл ажиллагааны зарчим нь нано хутганы зүүг хавдрын голомт дотор эсвэл эрвэн тойронд байрлуулахад оршино. Зүү хооронд микросекундын хурдтай цоврал өндөр хүчтлийн импульс үүсгэнэ. Ингэснээр хавдрын эсийг апоптоз руу хөтгдөг. Крио болон богино долгионы эмчилгээнээс ялгаатай нь тэдгээр нь температурын тусламжтайгаар эд эсийг устгадаг бол нано хутг нь эдийг халаах эсвэл хөлдөөх шаардлагагүй юм. Энэ нь хавдрын бүс болон түүний ойрогцоох эрүүл эдийг гэмтээхээс сэргийлдэг. Нано хутгаар эмчилгээ хийхэд 2 см-ээс бага хэмжээтэй хавдрыг устгахад 5 минут ч хүрэхгүй хугацаа зарцуулна. Богино долгионы эмчилгээнээс ялгаатай нь нано хутг нь эмчилгээний бүсэд дулаан үүсгдэггүй. Тиймээс дулааны нөлөөгөөр эд эрхтэн гэмтэх эрсдэлгүй нано хутга эмчилгээг хит авиан эсвэл КТ-ийн хяналтанд ор хийх боломжтой. Эмчилгээний төлөвлөлтийн систем нь хавдрын хэлбэр хэмжээг нарийн тооцоолж, зүүгээр үүсгэх эмчилгээний үр ашигтай хүрээг урьдчилан мэдээлдэг. Эмчилгээний явцад хавдар руу 1 микросекундээс бага хугацаатай 90 удаагийн өндөр хүчтлийн импульс илгээнэ. Энэ нь хэдхэн минутын дотор хавдрын эсийг хүүлж эхэлдэг. Өвчтөн ихэвчлэн эмчилгээ хийлгсэн өдрөө эмнэлгээс гарах боломжтой. Энэхүү үйл явц нь эсийн байгалийн жамаар өөхөх явцыг дүүрээдэг юм. Сүсний суваг, судас, мэдрэг зэрэг идүүд нь үл буцах нөхцөлд үүсгдэг липидийн давхаргагүй тул тэдгээр нь гэмтэж устгахгүй. Хэвийн үйл ажиллагаагаа хадгалан үлддэг. Эмчилгээний дараа микроскопоор харахад эмчилгээ хийгдсэн болон хийгдээгүй бүсийн зааг маш тодорхой харагдана. Фагоцит эсүүд эмчилгээний бүс дэх үхсэн эсийн үлдэгдлийг залгиж цэвэрлэдэг. Эмчилгээний бүс богино хугацаанд дуусаж, аажмаар эрүүл эдээр солигддог. Халуун эмчилгээ шиг сорив эсвэл фиброзид үлдээдэггүй. Дүр соншилгоонд харахад 1 мм-ээс их диаметртэй судсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Эмчилгээнээс хойш 1-3 сарын дараа КТ шинжилгээ хийхэд нано хутга эмчилгээ хийгдсэн уул мөр бараг олдохгүй болсон байна. Гол судас болон бусад сувгууд хэвийн ажиллаж, тухайн бүсэд цусны урсгал хадгалагдсан эд эрхтний үйл ажиллагаа хурдан сэргэдэг.